За хэдүүлээ дараагийн хичээл одоо нөгөө каргоныхаа аягийг бас за өмнө нь л одоо ингээд шууд табуу дээрээ холбоол бусд одоо энэ 1688 тимол тэр шууд ороод ирдэг гэсэн шүү дээ. Одоо хэдүүлээ дахиад шинээр хийнэ. За 1688 руу ороод за хувийн хэсэг рүүгээ дарж орлоо. Хувийн хэсэг дээрээ дарж ороод за тэгээд энэ дээр локейшн байгаа. Дээрээ дараад за энэ new receiving address гэдэг энэ дээр дарлаа. New receiving address гэдэг. За одоо нөгөө хаягаа нөөц өмнөх хичээлээ үзсэн мэл хэдүүлээ. Уул хаяг гэдгээс копидоод зяад тэгээд инг чинь энэ адрес дээр төр буулгах чинь хэдүүлээ. Паст гээд за нэрээ эндээсээ уулж аваад кофедлоо. За нэм энэ дээр паст хийгээд за дугаараа бас мөн эндээсээ уулж аваад цэсний дугаар за энэ заавал 86 байх хэрэгтэй шүү зэ. Паст гээд за энийг бол өөрчлөх шаардлагагүй. За энэ дээр энийг ингээд бүгдийг түлээ зүгээр ингээд устгах чинь заа. Устгаж яагаад эндээс одоо нөгөө дөрөв техник хэсгний яг эндээс энийг за энийг копидоод зя дээр буулгаад за араас нь энэ 6 68 10 20 за тэгээ нэрээ бичиж утасны дугаар нэрээ бичлээ. За энэ zip код дээр болохоор 012600. За zip код дээр ингэж хийгээд за тэгээд энийг та одоо нөгөө нэг Өвөр Монгол шилийн гол энтер гэдгийг тааруулна гэсэн үг байна. Энэ юун дээр нь дарахгүй шүү зэ. Энэ дээр нь дарахгүй тэгэхээр нөгөө Монгол улс кадр энэ уртлынхын энэ хандсан дээр дараад за эндээс одоо нөгөө Өвөр Монгол шилийн гол гэдгийг олно. За дээрээсээ 1 2 3 4 5 дахь нь за тэгээ эндээс нэг шилийн голыг гэдгийг олно. За доош нь тултал нь гүйлгээд доороосоо хоёр дахь нь за тэгээд гурав дахь сонголт нь болохоор хамгийн ихнийх нь энийг сонгоод за эндээс хамгийн ихнийх нь сонгоод за тэгээд хадгалах дарнаа. Тэгээд энэ дээр set default address болгох чинь энийгээ за тэгээд save дарчин. За тэгээд энэ хоёр дахь одоо та хэд дээр байгаа MD cargo бол хэрэггүй зүгээр delete гээд энийг delete хийчин. Z 1688 дээр бол ингээл хаягаа олвчихно доо.